Хай. Зя өнөөдөр 9 сарын 28 байха. House бүтэн сайнаар би нэг амарч байгаа гэд бичлэг хийх юм уу гэж бодлоо. Тэгээд одоо гарах гад нүрээ бодох гэж байна. Сон сайхан гэвэл би чинь Берлинд нүүж ирсэн байгаа. Тэгээд 9 сарын 2-наас шинэ ажилд ороод би зочид буудалд ажиллаж байгаа нэрээ Берлинд ирээд тэгээд одоо энэ шинэ гэрээсээ асаахатайгаа бичлэгээ хийж байна. За тэгээд ажлын хувьд бол дадлага юм уу дагалдан хийгээд сая 4-7 хоног болсон уу? 4-7 хийгээд одоо нэгтгэс ганцаараа ажиллаж эхлэх гэж байгаа. Ажлын хувьд ер нь бол гайгүй байгаа. За тэгэл угаасаа хаа газар нэг тийм сонь ааштай хүмүүс байдаг юм бэлээ. Байхгүй лаас тэг болохгүй шүү дээ. Манай ажилчид ер нь цөөхөл ахгүй юу? Гэтэл нэг юм сонин ааштай хүүхнүүд ихчнэр ингээд амар байдаг. 2 нэг нь олцоо бүр бүтэхгүй юу. За би шинэ крем авсан. Кремний маань өнгөн таарах. Тэгтээ ингээ ер нь миний харж байгаа манай надад дарах ч юм уу тэгээ бусад нөгөө хамт ажиллаж байгаа хүмүүс маань их нь ер нь шинэ манай дарга гэхэд сая 6 сараас хойш ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь тэгээ бүгдээрээ л бинээсээ суралцаад тэгээ би ч гэсэн ингэж орж байгаа ч гэсэн ингээ сүлд орж байгаа ч гэсэн бас ингээ гайгүй байгаа байхгүй юу? Энэ яг ингээ уруулан дээр батг гарцсан яа. Би ч тэний шиг шахчих юм аа. Яа би тэг ингээ амар муухай ингээ би тэрэндээ өөр амар дургуй заа ингээ ажил дээр ингээ ямар нэгэн үйл ойлголцол болно шүү дээ нэг хүмүүс ажилчинтайгаа ч юм уу тэнгууд ингээл дарга яг яасан юм гэл ингээл миний талаас асуудаг юм тийм. Тэгэхээр ингээ би өөрөө ингээ тайлбарлах та уйлах гэдэг заа ингээ амар их тэнэг тэр бүр ингээ миний хамгийн том ингээ юу тал байна. Муу тал гэх юм уу одоо сул тал гэх юм уу. Тэр би бол ер нь ингээ багын юутайгаа л холбож үзэж байгаа одоо нөгөө inner child гэдэг чинь тэр мэрэндээ холбож үзэж байгаа байхгүй. Тэгэл багтаа одоо яадаг ч байсан. Хүний урдаас нэг юм хэлж болтгоо. Тэгээ том хүний урдаас юм хэлж болтгоо. Эсвэл тэгэл хэлүүл зайнуулдаг ч юм. Өгч байсан борооч ийсэн гэл миний бороо байдаг ч юм уу тий. Өөрхөн өнөөдөөс болоод ингээ одоо ингээ юм үлдсэн ингээ одоо ингээ ажил дээр ингээ гарахаар ингээ бас тэр нэг би тэгтээ тэр мөгийг нэг юм анзаардаггүй байсан юм. Тэр яг энэ бол надад яг сүүлийн хэдэн жилд л ингээ амар мэдэгдэж ингээ гарч ирээд байгаа байхгүй амар огцом мэдэгдээд тэгээ одоо ингээ ажил дээр ингээ амар юу болдог. Сул тал болоод ингээ яа. Яг тэгэл нөгөөдөл чи ингээ уйллаа гэж тэгэхгүй л тэгтэл би өөрөө тэрэнд ингээ амар дургуураад байгаа байхгүй амар нэг тийм сул тойроо байгаад байгаа юм санагдав. Яа тийм нэг нөгөө санааштай ажлын хүн гэдсэн шүү дээ тий. Тэгсэн чинь яг манай буудлын хүмүүс 15 цагаас хойш чекин хийх ёстой. Гэтэ тэгэл хин чи хаа газар сандаа хүмүүс ингээл эртмэрт ирэх тохиолдол байгаа шүү дээ. Тэгэл тэр өрөө тэгэл одоо нөгөө housekeeping хийж байгаа хүмүүс өрөө дууссан байвал тэр өрөөлөө оруулахад бол нэг асуудал байдгүй заяа. Тэгээ би ч нөгөө хуучин буудал шиг санаал. За манайх нэг house дамаа тий. Одоо house дамаа гэдэг нь одоо тэр бусад housekeeping хийж байгаа хүмүүсийн ингээд одоо тэр хийж байгаа нь манай буудлын өрөөг ирж цэвэрлж байгаа хүмүүс нь юм өөр компаниас ирд юм байл. Тэгээ манай буудлын ажилтнууд биш. Өөр компаниас ирж өрөөнүүдийн цэвэрлдэг. Тэр тийм болохоор одоо нэг манай house дам юм аа. Өөрөө тэгж л амар дуртай тэр хөө ёо. Тэгэл house дам маань нөгөө цэвэрлэг өрөөнүүдийн ингэж орж шалгаж иж ингээд энэ өөрөө дууссан цэвэр одоо хүн оруулж болно гэж үзсэн юм байна л та. Тэгээ би ч одоо тэр мэрийг яаж мэдэх вэ? Яа ихний 2-3 хоног л гэсэн юм чи тэгэл нөгөө төрөч уц залгаал ингээл тэр өөрөө дууссан юм болов уу? Энэ тэр юм гээд асуусан чинь тэгээ би очиж шалгаад юм алгаад тэгэл тэгээд дэше би яваад очиж гэхгүй тэгээ яаж нөгөө чек хийх гэх нөгөө 2 хүн яг урд ингээд зогсоод байдаг би ингээд яаж чадахгүй нэг сонирн байдал орчод тэр үед ч гэсэн өөрөө тийм юм шиг тэгээд чекин дэдэс ингэ миний ингээ үлээ байж мэж хэлчихгүй. Тэр нөгөөдөг чинь тийшээ гарч ирсэн аа.
Тэгээд тэр өөрөө дууссан гэж хэлж байгаа байхгүй юу. Уцаар хэлээл ингээл болчих юм дээр яг нэг талаараа тийм. Тэгсэн чинь нөгөөдөг чинь дэшээ гарч ирсэн ээ. Эсвэл би ингэдэг тэгдэг битгий намайг стрессүүлээд баймаа гэж би чинь тэгээд би ингээ шинэ хүмүүстэй тий ингээ та нарын би ингээ юм юу гэж яаж ажиллаж яаж явагдгийг би мэдэхгүй. Одоо ингээ ойлголоо. Эний тэр мэрэг хэлсэн чинь шууд даргалуу орч хэлж мэлээ за сайн инглээ тэглээ гэмээр. Юм болоо. Тэгээд би энэ нөгөө нэг хамт ажилладаг зал хамт байсан залуу шинэ намайг яриад байгаа багтаа гэсэн чинь гүйл үт юм бэл үт. Гэсэн чинь дарга хурж ирсэн ээ. Сая яг яасан юу болсон гэж хайдаа. Тэр одоо ёо нэг тийм амар олон жил ажилласан. Тэгэхээр нэг юу нэг ганцаархны ажлын нөгөө хаус дам мама энтер гэхэр нэг тийм үтэй тийм хайшин ёо миний бүр өөр за тэр өдөр. Тэгэж ингэж ховлж ярьж марсны хатаар юу ч боломж натай мэртэй заа бүр ёо. Тэгээд нөгөө манай ажлын дараа маргач яах вэ? Юу яах вэ? Наач угаасаа юм чи битгий яамаа гэлөө. Тэгэхэд л ингээд нөгөө яг юм ситуац болоод би ингэсэн юм аа энэ тэр мэрэ гэд хэлж байхдаа ингээд би уйлаад заяо амар тэнийг ингээд би өөрөө тэгээд тахтаа бүр амар дургу үрдэж байт юм аа. Өөрөө ихгүй л ингээд дээш шиг ингээд цайчнаар нэг юм буглаад ингээд нөлөөс шууд гараад идэх за амар тийм хүний нүд рүү ингээд харж ингээд яаж тойлцсон за би бас ингээд хүний нүд рүү ингээд харж удаан харж яг би ажлын байран дээр л яриад тахшааж дараа маргахаа ингээд юм асуухтай ч юм нүд рүү ингээд харж марч чадахгүй тэр ингээд далтчаад айгаад гэх юм уу тэр үед юу тийм бодог болсон. Одоо тэгээд яг тэр юм ихтэй. Тэгэл уусаа нэг цаг хэд хоног ажиллаад ирэхээр ингээд уусаа мэдчихлээ юм чинь. Тэгээд одоо яг юм ярих гал нөгөө нэг стресс ярих гал ирэхээр ингээд гэл өнгөрөөд байгаа ёо. Тэгээд цааш нь өөрт нь хариулаад юм яриад явчихвал бүр лээ болт юм билээ гэж мэдсэн. Би тэгээд 144 евроны өрөнд оронгоо алдаад юу гэдэхгүй. Нэг хүн чек аут хийгээд чек аут хийгээ нөгөө төлбөрөө картаар төлөөд тэгээд яаж яг тэр үед амар олон хүн бужигнаа би чинь сандарсан. Тэгж жаад нөгөө картаар төлсөн цаас нь гараад ирэх юм тэгээд нөгөө юу амжилттай боллоо гэдгийг ч анзаараагүй зав. Тэгээд цаасын шууд аваад хураагаад нөгөө өмнө явуулц. Тэгэл ажиллаа тарахтаа нөгөө тооцоогоо их гэсэн чинь мөнгө та за тэг өмнөд тооцч тэр карт нь нөгөө нэг пин код буруу хийсэн. Тэгээд тооцоо тэг нөгөө төлбөрөнд төлөгдөөгүй дээ. Тэг би тэрийг нөгөө нэг төлсөнгээ гаргаа явуулчихдаг заяа. Тэгээ боо юм болоо. Би чинь сандраад манай дарга тухай даргалж өгсөн аахгүй. Тэгээ би шууд нөгөө мэйл бичээд гэсэн мэн гэж би бичсэн чи хаваа хариу буцаж бичээд тэгээ мөнгө нь гараагүй байвал ингээд шалгаж байгаад би ингээд буцаа шилжүүлэх гэдгсэн. Тэгэж байж байгаа даа. Мөнгө нь ягаагүй нөө тэгээ бид ингээд шилжүүлэх болоод ашгүй доногийн дараанаас би ч бүр баахан мэйл бичсээр. Тэгээ аваа гайгүй яс буцаад авсан шүү дээ. Ёо би ч бүр тэр өдрөө баахан хямраад. Тэг яагаад юу н тэгээд байна гэсэн чинь бас нэг өөрөө бодохоор тэгээ одоо ингээд ажил дээрээ зарим нэг үед ингээд ойлгохгүй юм гарч ирж штэ юм чинь тэг би чинь тэр ингээд ойлгохгүй байх юмыг чадахгүй байх ч уг нэг асуудал байгаад байхгүй юу. Би дөнгөж энд ингээд сар болж чинь те тэгэл яг дөнгөж эхний 7 хоногтой ч юм би ч дөнгөж 2-7 хоногтой бүр ингээд хямраадсан байхгүй юу. Яаж нэ чинь гэсэн чи дөнгөж одоо 2-7 хоног ажиллачаа дөнгөж сурч эхэлж ийж мэдгүй юм гарч байгаа би ингээл би яагаад энэс илүү сайн чадахгүй юм бол гэл тэг яг нөгөө одоо ингээл авс бэлтэн дуусгаад ирж байгаа шүү дээ. Тэг тийм байж ч гэсэн ингээд энэс илүү сайн байх хэрэгтэй гэд тэгэл ингээл жоох алдаа малдаа гаргах ч юм уу зарим нэг юм мэдгүй ингээл ойлгохгүй болохоор ингээл өөрийгөө ингээл яагаад доош нь дараал чи өстой юм хийж чадахгүй гэл өөрийгөө яагаад гэсэн баггүй юу. Тэгэл сүултээ аваа манай ажлынхан ч гэсэн ингээл чи сайн байгаа чи сайн хийж байгаа гэж мэгэл хараа гайгуулал тэгээ манай найзууд хүртэл юу ч дөнгөж ингээл 2-7 хоног болж ингэж тэгж байна. Одоо ингээл цаашаа суурна морно ингээл тэгэхээр ингээд нэрч бас тийм дээ гэлээ бас гайгүй болсон. Одоо их нэгтгэс тэгэд би дагаад ажиллах гэж байна. За би нүрэ бодчихлаа. Би нэг шинэ крем авсан хгүй Catrice нэм.
соо гайгүй ч юм шиг санагдаад байгаа юм. Миний нөгөө хуучин хэрэгжилсэн энэ L'Oreal-ийн энэ яг мат болохоор нэлийн хуурай шуулаад ах шиг үс юм аа. Тэгээд хөргөж хормоос маань бас 10 онч уу? 10 11 онч л шүү дээ. Өдөөж барыг унах гад. Энийг өнөө орой л ирж байгаа даа гоё да. Тэгээ одоо гараад гарлаа хувцас өмсөд гараа да.